За та 6 жил прокурорын орлогч даргаар бас ажиллалаа. 30 жилийн прокурорын байгууллагад ажиллаж байна. Ер нь бол олон нийтийн дунд прокурорын байгууллагын нэр хүнд гэдэг юм уу, эсвэл болж байгаа бүтэж байгаа юм, болохгүй байгаа бүтэхгүй байгаа юм гэдэг ер нь маш нэлээд бас гүн сэтгэлтэй хүмүүс их олон байдаг. Тэгээ та бол яг хууль тогтоомжийн шинжилгээний талаар бас ахиц дэвшил гарсан талаар дурдлаа. Ахиц дэвшил гараагүй уруудж байгаа зүйл нь харин юу байна гэдэг дээр та бас өөрийнхөө байр суурийг илэрхийлээч. Цаашид та 6 жил дахиад прокурорын орлогчоор ажиллах хугацаанд хамгийн сайн анхаарч одоо энэ дээр хүч хөдөлмөрөө зарж өөрчлөлт хийнэ гэсэн тооцож байгаа тий. Энэ асуудлуудыг нэгдүгээрт сонсомоор байна. Тэгээ прокурорын байгууллага дунд хугацааны бодлогын баримт бичиг болох стратеги төлөвлөгөөг 2022 онд анх удаага ер нь бол боловсруулж гаргасан. 2023-аас 2026 онд хэрэгжүүлэх. Тэгээ энэ стратегийн төлөвлөгөөнд бол бидэд нэлээд 4 зорилт тавьсан. Энд иргэдийн итгэл, хүндэтгэлийг олж авах. За олон нийтэд прокурорын байгууллагын үйл ажиллагаа ил тод нээлттэй байдлаар сурталтан танилцуулж эерэг хандлагыг нэмэгдүүлнэ гэдэг. 2017 онд ил тод байх энэ зарчим прокурорын үйл ажиллагаанд хуульчлагдсан орж ирсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид одоо стратеги зорилттоор ингэж тодорхойлж за жил бүр олон нийтийн дунд прокурорын байгууллагад итгэл ямар байна вэ гэж энэ санал асуумжийг бол явуулж байгаа. Энэ одоо гарч байгаа үр дүн бүл хэдийгээр өсөж байгаа ч гэсэн одоо бидний яг хүлээсэн хэмжээний тийм одоо бас төвшөнд бол хүрээгүй байгаа.